Ерөнхий эвийн тэтгэгч Primate. Мах. Байгаль эхийн олон сая жилийн турш урлаж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Биднийг махан дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан бүтцэн үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стейкний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж. Өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Primate яг адилхан, гэхдээ өөр төрснийх. Бид амьтдад шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Primate. Махны хувьсгал. Орой минь үзэгчтэй та бүхэнд өнөөдөр үхрийн хөдөлгөөн их хэсгийн махаар хэрхэн хоолыг тухай зааварчлах болно. Дэлхийн стандартад нийцсэн аж ахуйн бүтээгдэхүүн Primate. За өдөр тутамд зайлшгүй авах ёстой буюу essential нутриентүүд гэж байгаа. Тэр дотор нь болохоор уурэг, за төмөр, фосфор, кали, натрий, кальц, за йод, селен, цайр гэдэг ийм эрдцүүд болон мөн витаминууд байдаг байгаа. Маш олон шин тэжээлүүдийг буюу уурэг, төмөр, витамин B, B дотроо B12, B6 зэрэг витаминууд болохоор бид нэр махнаас авах боломжтой. Дээр нь маханд болохоор селен, цайр зэрэг эрдцүүдийн найрлага бас агуулгаддаг. За бусад эрдцүүдээ бол бид нэр бүхэл өрийн үр тариа, ногоо, жимс, сүм бүтээгдэхүүн хэрэглэснээрээ бол хоногийн хэрэглээгээ хангах боломжтой. За өнөөдөр бид нар дөрвөн төрлийн махаар хоолыг малын хөдөлгөөн ихтэй хэсгийн мах. За нэг нь болохоор юу гэхээр ирээн булчин байгаа. За нэг нь болохоор биднэрт үхрийн богино хавир байгаа. Тэгээд гулашны шоод үргэлжлэн ирсэн мах байгаа. За нөгөөх нь болохоор особоко буюу одоо юм үхрийн шант, одоо нарийнхан ирсэн шант хэсэг байгаа. Ийм дөрвөн төрлийн мах юм. За цагаан эмнэхийн тулд яг үгээр би эхний одоо ерөнхийдөө бол энэ жишээлбэл ирээн булчин бол нэг баримжаагаар нэг 2 цагийн дотор болдог. Тэгээ тийм учраас би дараагийнхын бүтээгдэхүүн араас нь цагаан эмнэхийн тулд хийхин тулд та бүхэнд маш ойлгомжтойгоор явна. Гэхдээ шууд ажилдаа оръё. За одоо юу гэхээр надад ирээн булчин байна. Бид нэр ингээ харах юм бол энэ ингээ харагдаж байна тий. Махны кодтой байгаа тий. Код нь. Одоо ямарваа нэгэн байдлаар би энэ махан дээр асуудал үүсэх юм бол би шууд энэ кодороо одоо тухайн байгал руу буюу Primate руу хандаад мэдээлэл болон санал гомдол өгөх бүрэн боломжтой болж байна гэсэн үг. За, үхрийн мах хөдөлгөөн ихтэй хэсгийн мах. Яагаад үхрийн махан дээр хөдөлгөөн ихтэй хэсгийн мах болон хөдөлгөөн бага байдаг вэ? Яагаад энүүгээр ингэж одоо баачар буюу одоо энэ мах эвдэл дээртэй ингэж хийгдэг вэ гэхээр ерөнхийдөө баачар хэдэн онд үүсгэсэн байдаг вэ гэхээр 1330 хэдэн оноос ер нь бол үүдэлтэй гэж ярьдаг. За Европт бол нэг 1600 оноос ерөнхийдөө баачар хөгжиж эхэлсэн байдаг буюу одоо энэ Европ стандартаар мах эвдэлтэй. За энийг ингээд англиад яг малын энэ хэсгээр ийм мах гаргана, ийм хэсгээр энэ гаргана гэдээ яг энэ шиг ингэж ангилж байгаа процедур байна. Тэгэхээр яагаад ангилж байгаа вэ гэхээр малын хөдөлгөөн бол их болон бага хэсэг өөрийн гэсэн өвөрмөц амт болон доторх одоо шим тэжээлүүд нь өөр байдаг. Жишээлбэл малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар дайлангуяа одоо гойны хэсэг, шант хэсгээр бол мэдээж коллаген болон желатины агуулмж өндөр байдаг учраас бид нар одоо малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махыг зөвхөн нойтон боловсруулах арга ашиглаж байгаа. Нойтон боловсруулах гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо тодорхой хэмжээгээр хуураад өнгө оруулаад дээрэс нь улаан дарс, за дээрэс нь ясны шүл ч юм уу те ингээд туслах бүтээгдэхүүнүүдийг хийгээд одоо шингэнтэй хамт тодорхой хугацаанд буюу 120-оос
180 хэмж шарх шүүгэнд үргэлжлүүл боловсруулдаг гэсэн үг. Энэ өөрөө тухайн коллаген болон желатин задарч тодорхой хугацааны дараа шүү. Тэгээд задраад дараад нь яд гэхээр тухайн бүтээгдэхүүн усан дуустдаг, тосон дуустдаг витамин нь өөрөө шингэн рүүгээ илүү уусаад тэгээд яах нь хоолны бүтэц яг бидний хүсэж байгаа тэр коллаген, желатин өөр махан дотор байгаа шимт хичээлүүд тухайн соуснд бүрддэг байгаа. Тэгээд яах вэ гэхээр дараад нь соуснд одоо ямар нэгэн алдагдaltaгүй гэсэн. Шимт хичээлийн алдагдaltaгүйгээр боловсруулах арга гэж бид нэр ойлгох хэрэгтэй байна. Хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бид нэр шарх шүүгээ заавал урьдчилж халаасан байх хэрэгтэй. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ер нь хоол хийхдээ дандаа шарх шүүгээг урьдчилж халаана. За дараагийнх нь болохоор яг хөөхөр бид нэр өмнөх дугаар дээр ярьсан те өндөр температурт халдаг тос хэрэглээрээ. За монголчуудын хувьд нөгөө 98-ийн хүрээ шатдаг тос маш их хэмжээгээр хэрэглэж байгаа учраас хавдар үүсэх боломж нь бүрэн бүрдэж байгаа. За тос бол классик хавдар байдаг. Тэгэхээр бид нэр энээс бас болгоомжлох ёстой. Тэгэхээр тосоо худалдаж авахдаа маш сайн анхаараарай. Ерөнхийдөө бол хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа он сар орц найдлага шимт хичээлийг заавал уншдаг байгаарай гэж зөвлөмөр байна. За давс усыг татдаг. Тэгэхээр яах вэ гэхээр яг одоо шарахын өмнө давслан гэсэн үг. Хэрвээ би наан давсчих юм бол тухайн давс усыг гадагшлуулаад тэгээ гадаргуу дээр нийл ус болчих юм бол би нэг шарах, хуурах энэ одоо боловсруулах арга маань жигнэх боловсруулах арга руу хувирчдаг учраас заавал яг хэрэглэхийн өмнө давслана гэсэн үг. За энэ дээр нэг хэдүүлээ жоохон цэвэрлэгээ хийчихье. Яг хит бас цэвэрлэгээ хийхгүй. Гэхдээ нэг жоохон цэвэрлэгээ хийдэг. Хүмүүс юу гэж боддог гэхээр ийм хальс. За тэгээд ийм мөгөөрсний эсгүүд байдаг те. Зөөлөн идүүд байдаг те. Тэгэхээр энэ болохоор яадаг вэ гэхээр ерөнхийдөө бас махыг хамгаалдаг. За ямар нэгэн байдлаар нөгөө хуурай болох, түлэгдэх гэх мэт олон зүйлсээс хамгаалдаг. Энийгээ бид нэр юунд ашигладаг вэ гэхээр нөгөө ясаараа буюу булууны ясаар нь сүм сийжин скол шилэндээ ашиглацдаг ба. Тэгэхээр ерөнхийдөө бол хаягдл гэж бараг байхгүй. За жигд давслаад үгүй. Тэгэхдээ хэд их давсалж болохгүй. Яагаад тэгэхээр тодорхой хугацаанд энийг буцлах учраас хажуугаар нь биднэрт бас хүнсний ногоо байгаа учраас ногоон дотор өөрөө бас юу агуулдаг вэ гэхээр тодорхой хэмжээний натриум байгаа. Болоод ирэхээр яг буюу боловсруулаад ирэхээр давсны агуулмж нь илүү тод болж эхэлдэг. Тэгэхээр нөгөө хит их давсалчих юм бол биднэрт бас асуудал үүснэ. Буюу хит шорог болж эхэлнэ. Тэгэхээр бид нар анхаарах зүйл байна. Нэг айхтар давслахгүй гэхдээ тодорхой хэмжээгээр давслана. За. Махыг шарахад юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр тодорхой хугацаанд жоохон орхин, оролдоод байхгүй. Тэгэх юм бол миний хүсэж байгаа нөгөө өнгө өгөхтэй тэр процедур байхгүй болж эхэлнэ. За хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө бид нар нэг ойлголтыг авахад за хоёр талаас нь гоё жигж чарж өгнө. Тэгээд махаа авчин. Яагаад вэ гэдэг нь маш тодорхой зааж өгье. За. За гоё өнгө орж байна. За тэгээд тухайн шарж байгаа сав маань ингээд шууд өөрөө шарх шүүгэнд орох боломжтой тийм савыг та бүхэн сонгоорой. Энэ бол хамгийн чухал шүү. Ер нь бол. За. Одоо хоёр талаас нь жоо шараад жоох өнгө орчих. Бид нар нэг зүйлийг ойлгочих хэвээр. Юу вэ гэхээр хүнсний бүх бүтээгдэхүүн яг бидний арьстай адилхан амьсгалж идэг гэсэн үг юм. Одоо мэрэгчлэлгээр порн гэж ярьдаг энэ нүхтэй энэ хэсгээр амьсгалж идэг. Тэгээд хизээ энэ хүнсний бүтээгдэхүүнүүд амьсгалгаа болдог гэхээр яг энэ боловсруулах явц буюу одоо хайр, хуурах, жигнэхтэй энэ хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах 16 аргыг ашиглахад тухайн бүтээгдэхүүнд байгаа энэ пор буюу нүхнүүд нь хаагдж эхэлдэг. Тэгээд гадагшдаггүйгээр дотроо агуулна гэсэн үг. Хайрс тогтлоо энэ дотор байгаа бүтээгдэхүүн буюу шимт хижээд гадагшлахгүй гэсэн үг. Тийм учраас хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахдаа аль болох одоо богино хугацаанд ингээ бүрэн хаах хэрэгтэй. За ерөнхийдөө нэг шаардлагат маань нэг иймэрхүү. За одоо яг үгээр би махаа авчихна. Махаа аваад за одоо надад юу хэрэгтэй вэ гэхээр сонги хэрэгтэй. Ерөнхийдөө бид нар ийм ногооны хальс гол за энэ эсхүүдийг ер нь бол хаяхгүй биднэрт хэрэгтэй. Буюу энэгээр ногооны үндсэн шүл суур шүлийг гаргачихна. Тэгэхээр яг үгээр ногооныхоо хальс болон энэ гол үр энэ бүгдийг хаяггүйгээр ингээд бэлдээд тэгээд сайтар угаагаад тэгээд хүүд усанд 5 минут
нэг удаа буцалгаад 5-аас 10 минут хүлээчихнэ. За энэ тохиолдолд яг үхээр нөгөө ногоон дотор байгаа амт шимт ижил өөр ингэсэн өрмөц амд өөр ингэсэн шимт ижилүүд байгаа. Тэгээ тэр хэлбрээр тухайн ус руу уусаад буюу бидний үндсэн одоо суурьшил маань гарч эхэлдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо шууд карантины ус ч юм уу ингээд нэг юм ямар нэгэн ус шууд хоосон ус хэрэглэхгүй шимт ижилтэй ус хийх нь илүү давуу талтай байдаг аа. За сонгоно бид нар яг шууд дундуур нуугаад өргөжлүүлээ явуулж байна. За сонгоно жоохон уураад өгнө. За одоо яг үхээр дараагийнх нь сармис байгаа. За сармисыг би шууд хальстай хийн. За гоё жоохон өнгө оруулаад өгнө. Мэдээж хоол хийхэд галыг тохируулах буюу жонглоордох хэвээр дээш доош нь хит хүчтэй байж болохгүй хит бас одоо зөөлөн галаар хүнсний бүтээгдэхүүн боловсрож болохгүй. Тэгэхээр бид нэр тодорхой хэмжээний жоохон мэдрэмж хэрэгтэй. За энэ сүмсэнд орох учраас бид нэр шууд жоохон том иччих тий. Voilà. За. Дараагийн сонгон юм. За. За, гоёаг нь гараад эхлэх. За одоо яг хүүхээр биднэрт нэг луун байгаа. Луунгаа нэмнэ. Луунгаас нэг шоод өрүүлж ирчихнэ. За энэ ногоонуудыг дараад нь бол бид нэр идэхгүй энэ ногоог болохоор энэ ногоон дотор байгаа шимт ижил бол амтыг авах гэж бид нэр ерөөдөө жоохон том болчихж байгаа гэсэн үг тий. За ерөнхийдөө ингээд өнгө өгөөд амт өгөөд өнөр орж ийн тий. За ерөнхийдөө яг иймэрхүү болж эхэлнэ. За ингээд гой доороо наалтаатай ингээд энэ наалах хэвээр энэ өөрөө юм рост арома гэж ярьдаг юм түлэнхий юм шиг. Тэгээд энэ томатны энэ өөрийнх нь юм наалтстай амт нь өөрөө хүчтэй амт өгдөг нэгт нь хоёрт нь соус хийхэд илүү гоё өнгө гаргаж эхэлнэ гэсэн. За одоо яг үхээр улаан дарсаа юм. За улаан дарс бол заавал үнэтэй дарс байх шаардлагатай. Энийхийдөө бол нэг юм хямдхан дарс гэж болно. Тэ? Тэгэхдээ чихэрлэг биш өөр явах хэрэгтэй шүү. За одоо яг үхээр мэдээж Агийн гартал хүлээн. Буюу тодорхой хугацаанд буцалгаа нь тухайн бүтээгдэхүүнийг. За одоо ингээ харах юм бол ингээ өтгөж байгаа үстэй шууд. За эндээс чинь бид нар гоё соус гаргаж авна. Дээрээс нь гоё шимт ижилийн алдагдалт орох гэсэн. Гоё. За одоо би яг үгээр жоохон шүл хийчих. Жоохон ааг нь гараад шүлөө нэмээд одоо сайхан утгаад. За шарх шүгэ урьдчилаа 160 юм талцсан байгаа. Одоо яг үгээр би сайхан маха ичнэ. За одоо яг үгээр ингээ байршуулад тань жоохон бас марин хийчих. Парслей чи. За одоо яг үхээр амтлагч ногоо хийгээд тэгээд таглаад за тодорхой хугацаанд нэг 10-аас 20 минут явуулж байгаа та махаад заавал эргүүлээрээ эргүүлээд дахиад нэг сүмсэндээ бас жоохон зөөлрөх хэсгээр явуулна гэсэн. За одоо ингээд яг үхээр таглаад 160 юмд баримжаагаар нэг 2 цаг явхад энэ мах бол хангалттай зөөлрчнө гэсэн. За. Айныг унтраач. Үй. Ямар хүн. За. Voilà. Супер. За. Ирэн болчихоо. Болсон. Одоо шууд дараагийн хоол руу оръё. Цагаан эмнэхийн тул те. Ерөнхий ивент тэтгэгч Planet. За окей, үргэлжлүүлээд бид нарт Ossobok буюу ийм үхрийн шант байгаа. Дотроо чөмөхтэй. Ерөнхийдөө яг шант маань өөрөө бүтэн том байдаг бол энэ удаад бид нэр ийм жижигхэн хэрцснээр одоо гэрийн нөхцөлд ер нь бол гэрт аль болох одоо боломж төлбөрөөр нь хичээд гаргасан байна. За энийг одоо бид нэр яах вэ гэхээр яг альтрууных шиг ерөнхийдөө нөгөө малын хөдөлгөөн ихтэй хэсгийн мах учраас бид нар бас зөөлөн галаар тодорхой хугацаанд болох ёстой. За энэ бид нар нэг анхаарах ёстой зүйл маань юу гэхээр мал тухайн маха эхлээд хатаах юм. Шархаас өмнө хатаа. За энэ шант хэсгийн мах мөртлөө бас мармор буюу энэ гандглал нь бас гоё явсан байна тийм. Гарч байгаа. Махыг яаж тухайн малыг одоо эрүүл, тайван нөхцөлд
зөв аргаар тижээж боожуулж зөв гаргасан махыг бид нэр юун дээрээс харах вэ гэхээр махны хэлбэр дүрс тэгээ гантиглалаас нь ерөнхийдөө бол харах боломжтой байдаг. Тэгэхээр бид нар бол яг юм найдвартай эрүүл аюулгүй орчинд өртсөн дэлхийн стандартыг хангасан баачер буюу одоо мах эвдэж байгаа газраас ерөнхийдөө авж байгаа гэсэн үг. За одоо яг уу гэхээр бид нар хайрлан тавга халаана. Заавал халаана. Тэгээд альтрууны эсэнчлэн жоохон давслаад за галаа жоохон багасчихъя. За энд болохоор би яг уу жоохон хүчтэй хайрс тогтоох юм. Тэгээд жоохон гурилдана. Гурил яаж байгаа вэ гэхээр жоохон нөгөө амт өгнө. Энэ бас нөгөө боловсруулах арга дээр яригдж байгаа зүйлс тэ. За одоо ингээ халтсан байгаа тэ. Яг үгээр цаг өгнө. Хүчтэй гал тэ. Маш богино хугацаанд рац фац гэж ярьдаг. За одоо жоохон дээрээс нь давслаад өгье. Тэгээд эргүүлнэ. За одоо галаа нэмчихье. Жоохон хайрцагтай. Энийг иймэрхүү болох хэвээр. Би гоё хайрцагтай тэ. Яг. Нэг юм те. За одоо би яах вэ гэхээр альтрон шиг жоохон сонгоо арилгаад за түр авчи. Тэгээд ийш нь тавиад махаас судлаад авчих юм. За ийм болно. Ерөнхийдөө хоёр талаас те. Гоё хайрцагтай гол. Гоё нэрч. Ерөнхийдөө бол яг мэргэжлийн галтгон зогсоор яадаг вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүнийг респект, хайр, хүндэл гэж ярьдаг. Яг тэгэхээр энэ дотор усны агуулмж байгаа. Энийг ургуулгаас нь үрийн суулгахаас эхлүүлээд ийм хэмжээнд болтол нь маш их хэмжээний хүч хөдөлмөр, хүний одоо мэдлэг мэдээлэл тэгээд цаг хугацаа шингэсэн байдаг учраас бүх хүнсний бүтээгдэхүүнийг респект хий. За одоо ингээд ерөнхийдөө сонгоно хийгээд. За сонгоны гэр бүлийг альтрун бид нар хэлсэндээ ер нь бол сонгоны гэр бүлийг заавал хөрвүүлээд хуурж байгаараа гэд. Дараа нь болохоор бид нарт явах хэрэг луун байна. Луунгоо бид нар бас нэг жоохон том орчичнэ. За битүү жигнэж харж байгаа тохиолдолд бол ерөнхийдөө ер нь бол та ногоонуудаа зүгээр угаагаад хальстай шууд хийхэд боломжтой байдаг. Яагаад тэгэхээр хальсан дотор бас биднэрт хэрэгтэй шимт хижээлүүд агуулгаж идэг учраас те. Заавал хальслах шаардлагагүй. За хальсан бүтээгдэхүүн бол ингээд өмнөөс нь шууд үргэлжлүүлээд боловсруулалт ногооны суурьшил гарганаа. Бид нар ганц зүйлийг ойлгочих хэрэгтэй. Хэрвээ та энэ бүтээгдэхүүн дотор байгаа шимт хижээлийг ус руугаа гадагшлуулъя гэх юм бол хөт усанд тийм. Энэ дотор байгаа шимт хижээлийг дотор нь үлдээ гэх юм бол буцалж байгаа усанд тийм. Ингээл ойлгочих. Тэгэл болоо. За ерөнхийдөө ногоо маань болж эхэлж байна. Тэгэхээр яг үхээр шинцаа олон лунгайч. Voilà. Ер нь бол галтгоноос хаягдал гарахгүй дээ. Хаягдал гарна гэж байдгүй. Одоо жишээлбэл юу гэдэг ихэнх айлууд одоо жишээл хөгжлөлтийн оронд бол ихэнх айлууд компост гэж ярьдаг. Тэгээ компост гэдэг нь юу гэхээр одоо нойтоо гэх юм уу те. Нойтоогоо тусна англиад. Тэгээд нөгөө ангилсан огийг компост авдаг одоо газрууд аваад тэрүүгээр биогаз гаргадаг. Эсвэл ямар нэгэн байдлаар дахин боловсруулах өөр нэг зүйл энэ бордоо хэлбэрээр маш олон хэлбэрээр байгаа. Тэгээд ерөнхийдөө гаргах хэрэгтэй. Швейцарууд жишээлбэл ерөнхийдөө бол компостоор биогаз гаргадаг. Биогазаа эргүүлээд өвлийн хөлөөр байшин галтаачдаг жишээлбэл тэ. Энэ экосистем яваад байна шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо нэг явандаа бас нэг тийм болох байлгүй гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө ангилдаг болчвол биднэрт бас маш их одоо хэрэгтэй байгаа. Дааш тэр систем одоохондоо бас 100% хэрэгжихгүй байх шиг байна. Тэгэхээр цаг нь ирэх баг. За одоо яг уу гэхээр лед томат пест. Яг альтрун шиг сайн хутгаад өгнө. Наалдуулаад. Ойлгож байна. So. Одоо томатаа игээд наалдаад чинь тэ. Дарсаа ичнэ. Одоо жоох үлээ. Тэр оронд нь жоохон цэвэрлэе гэж тэ. Галтгоо гэдэг эмнэлэг шиг цэвэрхэн хурдны зам шиг тодорхой байх хэвээр. Тэгэхээр цэвэрхэн байх хэвээр бид. За одоо ингээд ерөнхийдөө жоох ааг нь гаргаад одоо ингээд харах юм бол нэг өнгөн хуурай те хүрэн бор болоод гिचээ те. Энэ нөхцөлд явах вэхээр бид нар шууд махаа байршуулад шүлээ хийгээд за одоо надад юу хэрэгтэй гэхээр жоох органа хэрэгтэй. Сонш хоп хайцлаа ичтэй.
тэг жоохон rosemary. Ерөнхийдөө бол ийм шинэ амтлагч хэрэгжилж байгаарай. Хойроо амтлагч гэхээс илүү ийм шинэ амтлагч ногоонуудыг хэрэглэвэл илүү мах маань гоё амттай болно. Тэгээ сүмс мах илүү гоё амттай болж өгдөг байгаа. За. Дараагийнх. За дараагийнх нь явлаа. Трач. За. Монголчуудын хоол шинжлэлийн байдлыг үнэлэх зорилгоор хүн амын хоол тэжээлийн тулгамдж буй асуудал гээд судалгаа хийгддэг. За шим тэжээл болон эдс бацийн дутагдал нь нас, хүнс, амьдралын маягаас болж шууд хамаардаг. Түрүүнд урьдчилсан төмрийн дутагдал гэхэд бага насны хүүхдүүд, түрэх насны эмэгтэйчүүд, өсвөр насны охидуудад илүү тохиолддог. Тэгэхээр төмрийн дутагдал бол жишээд урьдвал төмрийн хэрэглээ хоол хүнснээс хангалтгүй авах, эсвэл төмрийн шимэгдэл буурах, эсвэл хэрэгцээ нэмэгдэх зэрэгс тохиолддог. Бага насны хүүхдүүдэд төмөр дутагдал илэрж байгаа нь жирэмсэн үедээ ээж нь төмрийн дутагдалтай байснаас шалтгаалan мөн дээр нэмээд анх хоолнд орохдоо махны хэрэглээ болон махан олны давтамж хэд бага байсантай холбоотой гэж үздэг. Тиймээс бага насны хүүхдүүдэд үхрийн илэг, мах зэрэг ийм шим тэжээлтэй ураг төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлвэл зүгээр. За окей. Үргэлжлүүлээд бид нар тийм богино хавирга байгаа. Үхрийн богино хавирга. За ерөнхийдөө бол 2-3 төлөөрөө бол хэрчилттэй байдаг. Тэгээд хэрчилттэй гэдэг нь юу гэхээр ийм хэрчсэн гэрийн нөхцөл шууд ийм том сав байхгүй бол ийм жижигхэн савын зориулсан хэлбэрээр бас бид нарт ашиглах боломжтой байна. За надад болохоор ийм гоё уртаараа ирсэн байна. За миний захиалгын дагуу тэгээ надад ингэж зориулж жижигэлж хэрчээгүй яг биний хүсчээснээр авчирсан учраас би энэ хэлбэрээр нь хоолндоо хийчихье. За бид нар одоо юуг анхаарах вэ гэхээр тухайн энэ богино хавиргыг эхлээд зөөлөн гал дээр чанаад за болонгууд нь төрхлөг түрхээд тэгээд шар шүүгэнд зөөлөн галаар бас юу яана гэсэн шарна гэсэн. Шар шүүгэн шарна. Тэгэхээр ерөнхийдөө боловсруулах аргыг хосолсон хэлбэрээр явуулна. Гэхдээ бид заавал бүтнээр нь чанах хэрэгтэй. Бид нар аль руу хэлсэндээ энэ дотор байгаа шим тэжээлийг авч үлдэхийн тулд явах вэхээр заавал буцалж байгаа усан тийм. Ягаад тэгэхээр пор буюу тухайн бүтээгдэхүүнд байгаа нүхнүүд байгаа. Энэ нүхнүүдийг хаахын тулд мэдээж дулаан байх хэрэгтэй. За ус бол тодорхой хэмжээний жоохон давс хийсэн баг. Тэгээд хит их давс хийж болохгүй. Ягаад тэгэхээр удаан буслах тусмаа бас нөгөө шорвог болох аюултай. За нэгт нь. Хоёрт нь болохоор буцлаад ирэхээр нь тодорхой хэмжээний нэтгийг нь заавал авах бидний хувьд тийм. Нэтг гэдэг зүйлийг заавал авах. За гуравт нь болохоор бидний анхаарах ёстой зүйл юу гэхээр за худалдаанд бол маш хэмжээний давс нэртэй хим элементүүд зарж байна. Тэрний юу гэсэн үг гэхээр нөгөө хим элементүүд бид нар ойлгох хэрэгтэй. Давс гэдэг бол шорог болдог бол хим элемент гашуурдаг. Ингээл ялгааг нь ойлгох хэрэгтэй. Хэрвээ таны хоол гашуураад байвал таны хэрэглэж байгаа давс нэртэй бүтээгдэхүүн ямар нэгэн асуудалтай байна гэж ойлгох хэрэгтэй. За бид нар заавал ерөнхийдөө ингээд нэтгийг авах хэрэгтэй байдаг. Яагаад вэ гэхээр за яг хуу дараад нь авахгүй ч байж болно. Яагаад авдаг вэ гэхээр дараагийн энэ сүйд буюу энэ шингэнийг бид нар дараагийн өөр нэг юмд ашиглахад өөрөө тодорхой хэмжээгээр тунгалах хэрэгтэй бай. Тунгалаг байх хэрэгтэй. Нэтг гэдэг зүйл маань юу гэхээр тухайн махан дотор авлагж байгаа уураг. Уураг өөрөө 63 юм үрхээрээ задрах буюу дээш хөвдөг гэсэн. Хөвөхдөө энэ дотор байгаа энэ шингэн дотор байгаа бүх бохирдлыг дээш нь аваад дээш торч гарч ирдэг гэсэн. Энэ үед нь бид нар яг нэтгийг нь аваад нэтгийг авсны дараа яг үхээр энэ шил өөрөө тодорхой хэмжээгээр тунгалагчдаг гэсэн. Тийм учраас энэ шилийг дараагийн юмд ашиглахын тулд бид нар тодорхой хэмжээгээр тунгалаг байлгахын 100% бол тунгалаг болохгүй. 100% тунгалаг болохын тулд дахиад нэг бас нэг өөр процедур байдаг. Тунгалаг шил гэж ярьдаг те. Яг тэрийгээр хийдэг гэсэн. Тэгэхээр бид нар зүгээр тодорхой хэмжээгээр за нэг баримжаагаар нэг 30-аас 50%-ийг тунгалагжуулах гэх юм бол заавал нэтгийг нь авч байгаарай гэж зөвлөмөр юм. За одоо бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр жоохон амтлагч ногоо хийчихье. Амтлагч ногоо хийгээд тэгээд бала жоохон парслей хийчих. За дахиад эндээс жоохон орегано. За энийг чи бүр халдсан болоолоо одоо. Зүгээр уучлаарай. За жоохон орегано хийчих. За ингээд ерөнхийдөө зөөлөн гал дээр буцалгана. Зөөлөн гал дээр буцалгаад болоод эхлэнгуут нь бид нар дараагийн боловсруулах арга буюу чанах, дараад нь шарах шүүгэнд шарах гэсэн юм хослолмол аргыг ашиглана. Ерөнхий ивент тэтгэгч Prime. За, үргэлжлүүлээд бидний сэцил гуляшийн. За, сэцил гуляш хийхэд яах ёстой вэ гэхээр ийм дөрвөлжин ирсэн бид нарт ийм мах байх ёстой.
Гуляш ерөнхийдөө 3 төрөл үүдэг. Винер гуляш буюу вин гуляш, Сициль, тэгээд Унгар гэсэн ийм 3 төрлийн дэлхий дээр танигдсан гуляш байдаг. За энэ нь бол гурлаа өөр. Одоо жишээлбэл винер гуляш жишээлбэл одоо ийм туглын гуяар хийдэг. Дээрээс нь сүн кремтэй те. Вин жишээлбэл. Унгар гуляш бол амтад чинжүүгээр одоо амталдаг илүү. За дараагийнх нь болохоор Сициль гуляш. Сициль гуляшин дээр бид нэр юу хэрэгтэй вэ гэхээр эсэглэн байцаа биднэрт хэрэгтэй. Ингээд 3 өөр төрлийн спешиал бүтээгдэхүүн. Гэтэ хамгийн спешиал нь болохоор ерөнхийдөө винер гуляш байдаг. Ягаад тэгэхээр туглын махаар хийдэг учраас зөөлөн махаар тэгээ шимт ижилтэй гэж үздэг учраас бас тэр гуляшийг бас спешиал гэж үздэг байгаа. За бидний хувьд Сициль гуляш сонгосон байгаа. Энэ удаад ерөнхийдөө нөгөө яг бэлтгэсэн бидний зориултыг хүсчээснээр бэлтгэсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ийм ямар нэгэн хичээлт хийхгүй хамгийн чухал зүйл бол бид нар бас нэг маха тодорхой хэмжээгээр хатах ёстой. Маха өөрөө хуурай явах ёстой. Тэгжиж гоё хайрс тогтно. Хайрс тогтох ёстой. Хамгийн чухал. За энэ нөгөө тосцсон чинь дээрхгүй байгааз. Сайтар гатаа. За пен буюу хайруулан тавг маань халжиг. За энэ явцад хэдүүлээ махны бүтцийг дахиад сайн харцгаая. Одоо жишээлбэл энд ингээд харах юм бол энэ мармур те энэ гантиглал явсан баг. Нэг 150 хоног бордоод тэгээд мэдээж стрессгүй нөхцөлд боожулсан. Тим тохиолдолд ийм болж эхэлдэг. Мармурыг бид бүхэн харж болно те. Энэ бол гантиглалсан мах гэж бид нэр ангилаад байгаа тийм. За ерөнхийдөө бол бид нар нөгөө бидний мэдхээр те уламжлалт аргаар боловсруулсан махнууд жишээлбэл юу гэдэг юм. Зөвхөн процедурыг товчхон ярих юм бол те. За нэг малчим малаа маллна. За хэсэг хугацаанд малж байгаа тухайн малыг одоо 2-3 жил хийжээгээд мэдээж тодорхой хэмжээний антибиотик одоо тариа хийн. За тэгээд тодорхой хэмжээний хугацаа ирэнгүүт тухайн малыг гаргана. Тэр орчин бас эрүүл байна уу? Аюулгүй байна уу гэдгийг би мэдхгүй. Дээрээс нь тухайн мал бас стрессгүй гаргуулсан уу гэдэг нь бас чухал болж байгаа юм те. За тэгээд тухайн малыг гаргаад нааша хотоод Улаанбаатар хот руу тээвэрлэлтэй яаж хийж байгаа вэ? За хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт, за гаргалт болон гаргалт, тээвэрлэлт, тэгээ хадгалалт, боловсруулалт гэдэг энэ дөрв дээр ер нь бол бид нэр шимт хичээлийг алддаг. За тэгвэл тухайн одоо за нэг ямар ч аймагаас нэг аймагаас ирсэн мах те тухайн бүтээгдэхүүн наашаага яг яаж тээвэрлж байгаа вэ? Махыг өөрөө 0-оос 2 хэмт хадгалах хэрэгтэй. Эсвэл хас гаруй 8 хэмт хадгалж иж одоо энэ дотор байгаа хүнд хэрэгтэй уураг, за тэгээ дээрэс нь витаминууд те дотор нь агуулж байгаа усны хэмжээсүүд нь одоо алдагдахгүй байх хэрэгтэй. Гэтэл тухайн малчин маань яг тэр зориултаар нь нааш авчирч байгаа юу те. Нөгөө л бидний саяны хэлдэг энэ одоо процедуруудыг яг стандартын дагуу хадгалж авчираад биднэрт яг зориул зарж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Тийм учраас primate бол гарал үүс тодорхой, тээвэрлэлт тодорхой. За тэгээд эвдэл буюу хадгалалт тодорхой, вакуумдсан аюулгүй нөхцөлд. За дээрэс нь дараад нь бидний худалдаа авах дэлгүүрд бас 0-оос 2 хэм эсвэл хас гаруй 8 хэм хадгалцсан байна. Ингээд бид нар аюулгүй гарал үүссэн тодорхой бүтээгдэхүүнийг өдөр болгон биологийн хамгийн өндөр уураг ихтэй үхрийн махыг хэрэглэх боломжтой болж байгаа гэсэн. За. Пен халсан. Тосоо ийн. Тосоо игээд жоо архиух хийчихнэ. За. Тэнгуута давслахгүй. Жоохон. Жоохон өнгө өгөөд өгнө. Шууд боолнд ич. За ингээд ерөнхийдөө өнгө өгөөд борлуулад авчна. За. За ингээд авчна. За одоо дахиад халааж байгаа, жоохон тосоо игээд дахиад нэг гэсэн үг. За надад нэг юм юу байгаа. За бид нар нэг юм яг юунда зориулаад нэг юм 2-3 хүн дээр биохимийн шинжилгээ авсан байна. За би энийг ерөнхийдөө нэг хараад. Энэ юу гэхээр уургийн дутагдaltaй. Мэдээж байгаа тодорхой хэмжээгээр. Яагаад гэвэл бид нар махаа зөв хадгалахгүй байгаа, зөв тээвэрлэхгүй байгаа. Тэгээд зөв боловсруулахгүй байгаа. Үүнээс үүдэлтэйгээр бид нар тодорхой хэмжээний уургийн дутагдал орох нь бол тодорхой. За надад болохоор энэ нэг 2 биохимийн шинжилгээ өгсөн авгүй 2 байна л та. Тэгээд энд болохоор уургийн дутагдaltaй байна, D витаминууд дутагдaltaй байна, А витамин дутагдaltaй байна. За тэгээд тодорхой хэмжээгээр калиум, кальциум гэсэн ерөнхийдөө дутагдал байна. Энд
биохимийн шинжилгээ гарсан. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийн дутагдлыг зөвхөн хүнснээсээ л авна. Тэрнээс ямар нэгэн нэмэлт элементээс бид нар авна гэдэг ойлголт бол байхгүй юм. За одоо ялангуяа бид нар 3 дахь шилжийн орон буюу одоо үйлдвэрлэл одоо юу гэдэг нөгөө ямар нэгэн байдлаар 100% бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж чадварс гаднаас биднэрт ямар нэгэн нэмэлт бэлтгэлүүд ирдэг. Тэгэхээр бид нар тэрэнд итгэхээс илүү бид нар өөрсдийнхөө бүс нутгийн орон нутгад ургуулсан, тариалсан, за тэгээд боожуулсан энэ бүтээгдэхүүнээр бид нар фокуслох буюу бидний бие организм тааруулсан хэлбэрээр байгаа учраас эндээсээ бид нар хүнсний бүтээгдэхүүн шим жижиглийг авна. Та зөвхөн хүнснээс зөвхөн одоо өөрийнхөө дутагдсан бүтээгдэхүүнийг авна гэдгийг 100% ойлгочих. Тэрнээс ямар нэгэн юм бэлтгэл биш шүү. Ямар нэгэн гадны одоо бүтээгдэхүүн биш. За үнэхээр магадгүй унтраач. Магадгүй та ямар нэгэн зүйлээс харшилтай эсвэл ямар нэгэн зүйлээс одоо өвчтөлийн ямар нэгэн асуудалтай байвал окей. Яг мэрэгжлийн үнээсэнтэй зөвлөгөөгөө аваад яг стандарт шаардлага хангасан яг зориултын төр бүтээгдэхүүнийг авч хэрэглэж болно. Зүгээр таны бие организм эрүүл бол хүнснээс ав, махнаас ав. Энийг л зөвлөнө. За энэ гоё буцалж байна. Йой, цоргиж байна. Тэ гоё юм. Энэ газанд л нэг хэдэн өснүүдээ түлчих гээд байх юм те. За одоо яг уу гэхээр үргэлжлэн. За энэ ингээ гоё болцсон. Одоо энийг би түр орхиод надад сонгон сармис хэрэгтэй. Сонгон сармис. За окей. За ерөнхийдөө гуляш нь бид нар юу хэрэгтэй? Сонгон хэрэгтэй. За тэнд буцалж байна. За ингэчээ. Sorry. Би шууд дундуур нь орчих. Энд юу байгаа вэ гэхээр төмсийг яаж чанах ёстой вэ гэдгийг бид ер нь бол мэддэггүй. Маш энгийнээр тайлбарлах бол юм байдаг. За төмсийг ер нь хальтаан чанвал илүү зүгээр байдаг. За тэгээд чанахтай явахгүйгээр ус өөрөө буцалсан байх ёстой. Яагаад тэгэхээр халуусны хэм бол энэ дотор байгаа шим хичээл харагдаад гадагшлахгүй өөрөө өөртөө агуулна гэсэн үг. Нэгт нь. Хоёрт нь төмсийг ногоорцсон буюу салонин гэж хор үүссэн байвал битгий худалдаж аваач. Яагаад вэ гэхээр их тохиолдолд хүмүүс ногоорцсон төмс аваад байгаа. Тэгээ энийг ямар учиртай вэ гэхээр маш энгийнээр тайлбарлах юм бол би одоо төмс тариалагч байлаа гэж бодоход би тухайн төмсийг 95% жигшэлтэй харанхуй нөхцөлд 18-аас 12 хэмт хадгалах хэрэгтэй байдаг. Энэ алдагдсан тохиолдолд яадаг вэхээр салонин гэж төмсөн дотор байдаг бодис хор улж хувирдаг буюу ногоордог, ургацэг ургаж эхэлдэг. Энэ нөхцөлд яг үгээр та тэр хорыг бити худалдаж аваач гэж байна. Бити худалдаж аваа. Тэрний оронд өөр одоо ийм нүрсний агуулмжтай бүтээгдэхүүн худалдаж аваа. Тэгээ Монгол улсад яг үү гэхээр ер нь олон нийтэд буюу дэлхийн стандарт 3 төрлийн сортны төмс үүдэг. A, B, C гэж 3 ангилж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр A нь болохоор хамгийн бага нүрсний агуулмжтай буюу цардуулын агуулмжтай. За тэгээд B нь болохоор дунд, C нь болохоор хамгийн их. Тэгээд дэлгүүрт орохоор яадаг гэхээр declaration буюу одоо тухайн бүтээгдэхүүнийг A сорт нь юм уу, B сорт нь юм уу, C сорт нь юм уу бүгдийг нь ангилсан байдаг учраас B ямар хоолыг хичээж тал. За магадгүй би одоо пастан дотроо эсвэл нэг хажуугаар нь шарсан төмс хийх гэж байгаа бол би A сортныг авдаг юм уу те. За бүр юу гэдэг магадгүй киньокки гэдэг юм металл пастанууд хийхин тулд C сортныг авдаг юм уу. Ингээд хүмүүс нөгөө өөрөө хийх гэж байгаа хоолндоо тааруул сортоо худалдаж авдаг бол Монгол улс нэг л сорттой юм шиг ямар ч гарал үүссэн тодорхойгүй ингээд бичсэн байж идэг. Тэгээ тэрэн дээрээс ногоорцсон. Тэгэхээр ногоорцсон төмс бити худалдаж аваараа тэр бол салонин гэж хор шүү. За төмсийг бол ерөнхийдөө буцалж байгаа усан чана. Заавал буцалж байгаа усан чана шүү. За одоо яг хөө гэхээр таглаад зөөлөн гал дээр. Voilà. За маха гаргаад авцсан те. Хуурсан. Одоо ерөнхийдөө сонгын сармисаа хавтгай байдлаар хэрчиж гэнэ. Тэгээд хавтгай ирчээд явах вэхээр шууд мах хуурсан тавган дээрээ шууд үргэлжлүүлээд хуурнаа гэсэн үг. За биднэрт юу хэрэгтэй гэхээр паприк мэдээж хэрэгтэй, амтд шинжүүтэй. За лаврын навч хэрэгтэй. За тэгээд нэг жоохон гонд хэрэгтэй, хатаасан гонд. За тэгээд хамгийн чухал эсгэлэн байцаа биднэрт хэрэгтэй. За жоохон ааг нь гараа. Дахиад жоохон ааг. Дахиад жоохон тос нэмээд үгүй. За одоо маха нэмээд нэг хоёр шишг лаврын навч. За паприка хийж. Кюминэс хийж. Эсгэлэн байцаагаа хийж. За одоо яг уу гэхээр жоох утгаад одоо шүлээч. За одоо энийг яг уу гэхээр галаа багасгаад
За үргэлжлүүлээд эхний хоолн дээр бид нэр юу гаргах вэ гэхээр особокко буюу одоо шант байгаа. Ерөнхийдөө бэлэн болж байна. Тэгэхээр бид нар шантны хачраа юу хийх вэ гэхээр бид нарт юм цэцэг байцаа байна. Тэгээд цэцэг байцаагаа ерөнхийдөө яаж боловсруулах вэ гэхээр ерөнхийдөө амны хэмжээтэй хэрцсэн нарийн ногоог ерөнхийдөө нэг 2 минутын дотор шалцлаад тэгээд дараагийн боловсруулах арганд ашигладаг байна. Тэгэхээр хэдүүл яах вэ гэхээр маш богино хугацаанд дараагийн боловсруулах аргыг хийчээ. За тэгээд яаж игдийн та бүхэнд маш тодорхойгоор харуулъя. Ер нь бол хүнсний ихэнх ногоог амны хэмжээтэй хэрчдэг. За тэгээд ийм голыг нь болохоор яг үгээр хэдүүлээ нөгөө ногооны суурьшил хийхэд ашигласан. Тэгэхээр ийш хийчихнэ гэсэн үг. За ерөнхийдөө ингээ бэлтчихнэ. За бэлдсэн ногоо яг үгээр шууд 2 минут буцалж буй. Давстаа усан шалцлнаа. За одоо яг үгээр хажуугаар нь бид нар нөгөө цэцэг байцаан дээр хэдүүлэнд нэг юу хэрэгтэй? Сүмс хэрэгтэй. Тэгэхээр яг үгээр цэцэг байцаан дээр нь масл суурь одоо дээр нь юу гэмдэ одоо тухайн цэцэг байцаа гаргаж аваад хэдүүлээ шууд дээрэс нь бяслагны сүмс хийгээд шар шүгэнд 230 эмднийг 3-5 минут болно. За бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр жоо масл хэрэгтэй, жоохон гурил хэрэгтэй, сүүн крем хэрэгтэй, сүү хэрэгтэй. За тэгээд бяслаг хэрэгтэй. Масл өөрөө 82% агуулмжтай масл байх ёстой. Сүүн крем нь 35% агуулмжтай байх ёстой. Заавал бид нар энийг байн харах ёстой. Яг тэгэхээр яг жорын дагуу хий гэх юм бол яг энэ зааварчилгаа бид нар дөрөх ёстой. За ерөнхийдөө гурилаа дээрээс нь чинь хутгах нь сайтруулах нь сайтруулах жаад сүүгээ хийчээ. Жоох өтгөрн тэгээ сүүн гэрэмээ чинь 2 минут болж одоо яг хөөхөр опла түр авч унтраач цаана фокуслаа тэ. Одоо яг хөөхөр шууд гिच угаад шүүгээд авчээ. Усаа би асахгүй. Тэр нь ус надад дахиад хэрэгтэй. Би дараагийн нөгөө ногоонуудаа шалцлах учраас. За одоо ингээд шүүж аваад ингээд тавьчих. За одоо яг хөөхөр соусоо үргэлжлүүлье. За соусаа ингээ хутгаад тахаар яг хөөхөр тодорхой хэмжээгээр өтгөрөөд эхэлнэ. Ингээд ийм өтгөн болж эхэлнэ. За ингээ өтгөрж эхэлж байгаа тийм. За одоо яг хөөхөр машингийн дээрээс нь шууд асгачихна. За бид нар юуг анхаарах ёстой вэ гэхээр заавал мишбахтлаар ер нь заавал ингээд госчихвэл зүгээр байдаг. Одоо яг уу гэхээр бясалга дээрээс нь гоо жигдцаад өгнө. 230 эмд за нэг баримжаагаа 3-5 минут. Тэгээ эргээ харъя. Ой. Ой. Со. Ай. За. 5 минут явуулчих. Эргээ харъя те. За одоо махаа шалгачих. Тараа. За braised особокко болсон байна. За особокко дээр юугаар чимэглэх вэ гэхээр жоохон ногоо өнгө хийтэй хэлүүлээ. Жоохон парслер ирчээ дээр нэсгчдэг. Гой ногоо өнгө. Fresh. За нэгт нь. Хоёрт нь. За амтлагч ногооны энэ артлын ишийг хаяхгүй шүү заяа. Нөгөө ногооныхоо сток руу. Галтгоонд хаягдл байхгүй гэсэн. За. Тэгэн гой нарийнх ирчиж. Так. За ингээд особокко бэлэн боллоо. За бид нэр баримжаа нэг сайн нэг цаг 30 минут л явсан багшаа шүү. 4-ний порцлол хангалттай. Гэр бүлийн хэмжээнд бүтэн сая өдөр ч юм хагас өдөр хийвэл бас тохиромжтой. За энд ингээд шарх шүүгэнд богино хугацаанд 230 эмд дээрээс нь халуун, дээр дороос халуун өгч одоо шарсан юм цэцэг байцаа шаардлагатай гэх юм бол та бүхэн будаах шагаад хийж өгөх нэгдэх боломжтой. Өмнөх дугаар дээр бид нэр шарх шүүгэнд яаж будаах шахах зааж өгсөн. Тэгэхээр тэрийг магадгүй хийх боломжтой гэсэн. За ингээд особокко бэлэн боллоо. Та бүхэн сайхан боллоо. За дараагийн хоол маань ерөнхийдөө сцил гулаш байгаа. Тэгээ сцил гулаш бид нар юу хийх вэ гэхээр
Гоё болж тэ. За одоо цэцэл гулаашныхаа ерөнхийдөө хачир нээч. Хачир бол маш энгийн. Төмс 10 минут шарна. Төмсөө 250 эмд 10 минут л шарна. Шарх шүүгээ урьдчилж халсан байгаа. За ногоонд нь болохоор бидний юу гэхээр шаруулуу ичнэ. Шаруулуу чи ер нь бол богино хугацаанд болно гэсэн үг. За тэгээд цукини бол ерөнхийдөө амны хэмжээтэй ирчихээд 2 минутын дотор л болно. За энийг та бүхэнд харуулъя. Тэгээ болчихно доо юм. Voilà. За одоо яг үхээр би нэг бэли өмснө. Бэли өмсөхгүй бол нөгөө давслах өнгийн давс учраас гар уруунд бас наалтад өнгө орчдөг учраас дараагийн бүтээгдэхүүн дээр бас өөрчлөлт орчдөг. Тэгэхээр яах вэ гэхээр заавал бэли өмсөх зүгээр юм байна. За одоо яг үхээр сайхан тослоод өгнө. Ховла. Жоо масл хийгээд. За тэнгуутаа давсаа жигц цаад өгнө. За тэгээд жоохон росмерин хэрэгтэй. За тэгээ яг үхээр сайхан бүгдийг хутгаад одоо ингэ шарх шүүгэн дээр чинь. Энэ шарх шүүгэн дээр цаг тавина. За. Шарх шүүгэн дээр цаг нь болохоор 10 минут явсан. За, хажуугаар нь би юу хийхээр ногоо ажиллаж 2 минутын дотор. Харин давг халж гин. За бид нэр ерөнхийдөө нарийн ногоог яг хэрэглэхийн өмнө угаана. Амны хэмжээтэй хэрцсэн нарийн ногоо. За энэ бол хулуу бол нэг 2 минутын дотор хангалттай болчихно. За окей. За би энд гулааш асаач. Одоо яг үхээр сүн крэмээ дээрээс нэмчин. За нэг иймэрхүү чи. Тэгээ харъя. Амталж үзнэ. За. Харин тавг халсан. Халахаар яг үхээр мэдээж тосоо ин. За, тосоо игээд хулуугаа илээ. Оо. 2 минут. За, одоо юу хөөхөр жоохон росмарин хийч. Давс усыг татна. Тэгэхээр хизээч давслахгүй. Буюу тухайн бүтээгдэхүүн болсны дараа давслаа шүү. Заавал. Одоо яг үгээр энд нэг жоохон утгаж үзээд давсын амталчээ. Энэ гоё өнөрч шүү. Гоё усан байна. Жоохон давслая. Жоохон. За одоо таглаад жоохон бусалчихъя. Төмс маань хэдв 7 минут байна. Всё. За одоо ингээд хулуу болчихж байгаа. Хан бүтээгдэхүүнээ юуг нь босын нэг гарахгүйгээр шууд юу явчих. За энэ болж байна. За энийг ерөнхийдөө дахиад нэг авчих. Оо. Одоо гоё өтгөрж эхэлж байна. Одоо яг үхээр хэдүүлээ. Лаврын авчээ. Айгуу бол гашуурч. Зак. That's fat. Voilà. За энэ ингээд сэцэл гулааш is ready. Бэлэн болж байна. За болсон. Одоо яг үгээр би уцаач хийгээд жоохон давслана. Тэгээд унтраач галаа. Унтраач 2 минут. За нарийн ногоо ийм хурдан болдог. Өөр амны хэмжээтэй ирсэн нарийн ногоо 2 минутын дотор болно. Маш удаан хугацаагаар хийх шаардлага байна. За. Шарх шүүгэнд шарсан. Төмс бэлэн болсон. Ердөө 8 минутын дотор болголоо. За айл болгоны хугацаанд болохоо ерөнхийдөө бид өөрсдөө тодорхой тооцоолно. Ерөнхийдөө энэ 250 эмд зам яг одоо би кичен студиогоос хийж байгаа учраас кичен студио өөрөө мэргэжлийн галтгаа учраас мэргэжлийн галтгоонд ашигладаг. Шеф топорис учраас яг хугацаанд бас нөгөө дээрэс нь тухайн шарх шүүгэний хаалга нь өөрөө 3 давхар одоо шилтэй учраас дулааны алдагдaltaгүй учраас богино хугацаанд болгож байгаа гэж харж байна. Тэгэхээр та гэрийн нөхцөлд бол 250 эмд 10-аас 12 минут бол болох баха. Туршаад үзээрэй. Ингээдээ шарсан төмсөг маш богино хугацаанд ингэж хийж болно. Өнөөдрийн хоол ингээд болж байна. Малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар хийсэн гулаашны махны хэсэг байгаа. Шоод урж ирсэн. За ингээд ерөнхийдөө гулаашны мах маань өөрөө нэг баримж байгаа нэг цаг 60 минутын дотор ер нь зөөлрөөд гоё болчлоо. Төмс маань бол 8 минут. За ногоо бол 2 минут. Ингээд ерөнхийдөө нэг цагийн дотор та хангалттай дөрөвний хоол хийх боломжтой авах нэ. Сайхан хооллоорой.
За үргэлжлээд бид нарт богино авирга болсон байна. Богино авирга гой болжээ. Хараа. Вөө. Вау. Маха хата. Sorry. Уламжлалт хоол байг мах чандаг хүмүүс бол энийг юу хийгээд байна гэж боддог бах те. Гэтэ энэ технологийн дагуу учраас бид нар заавал ингэж хийх ёстой. За, хатаагаад яг уу гэхээр надад энэ дүгийн бол байгаа. Улаан дарсны 100 байна. Хар бальзамико байна. Oyster соёо соус нь хар. За тэгээд зүгийн бол. За ерөнхийдөө ингэж энэ бүтээгдэхүүнүүдээр би юу хийж байгаа вэ гэхээр дүрхлэг буюу одоо энийг гялзуулна гэсэн үг те. За өгцөн жорын дагуу та бүхэн гэртээ ирлэн хийчнэ гэсэн. Би энийг түр хийсэн ингээд. За сайтар утгаад одоо яг үхээр сайн багстаад өгнө. За багстаад яг үхээр энийг 200 за баримжаагаар нэг 230 юмд 2 удаагийн юм уу эсвэл 3 удаагийн давтамжтайгаар багсна гэсэн. За энийг ингээд ерөнхийдөө 2 юм уу 3 давтнаа. Гэхдээ юу ч хэдүүлээ үзье ямар шугам байна. Ерөнхийдөө ийм болно гэсэн тэ. За let's go. Let's go in the oven. За 5 минут яваад үзье харъя. Хажуугаар нэдүүлээ туслах материалтай бүтээгдэхүүнүүдэд юу хийж болох нь харъя. За би энийг түр ийш нь хураагаад за дараад нь бид нэр хажууд нь юу гэхээр кейл буюу салаад навч байгаа тий. За кейл бол ерөнхийдөө өсгөж үл сайн мэдэх баг. Тураадаг салаатны төрөл гэж ярьдаг. За кейлийг ерөнхийдөө ингэж амны хэмжээтэй ирчин. Ер нь бол амны хэмжээтэй ирчичүүл зүгээр байдаг. За. Одоо юу хийхтэй вэ гэхээр альмаа ирчээд. За альмаа дээрээс нь тавиад. За болсон. За анар дээрээс нь тавьчих тий. Одоо юу хийх вэ гэхээр маш энгийн. Одоо бид нарт нэг сүмс хэрэгтэй байгаа. Тэгээ сүмсээ ин. За сүмсэн дотор юу орох вэ гэхээр гिच орно. За ерөнхийдөө салаатны суур ингээд бий болчихж байгаа гэсэн. Кейл, анар, алим. Маш энгийн. За бид нар хооллох болгондоо эсгэлэн, гашуун, мелон, хатуу, зөөлөн, чихэрлэг гэсэн амтуудыг ерөнхийдөө бол хооллох болгонд авч явах хэрэгтэй. Тэгжиж бидний хилний мэдрэхүй хэвийн ажиллана. Хилний мэдрэхүй хэвийн ажиллаад игсэн тохиолдолд юу гэдэг вэ гэхээр шүлсний хүчил стандартын дагуу шахна. Шүлсний хүчил стандартын дагуу шахалт буюу одоо стандартын дагуу боловсруулаад ирэхээр доошогоо ходоод нойруулцгаа цөсний хүчил шингэнүүд хэвийн боловсруулагдана гэсэн. Бодисын солилцоо хэвийн болж эхэлдэг. Тийм учраас заавал энэ одоо юунуудыг саяны хэлсэн амтуудыг ерөнхийдөө заавал ашиглаж байгаарай гэж зөвлөмөр байна. За cold pressed olive oil буюу хүүтэн аргаар боловсруулсан олив. За жоохон улаан дарсны 100 байгаа. За тэгээд энэ жимсний пюренүүд байдаг. За надад энд болохоор черрины юу байна? За жоохон гिच хич. За ерөнхийдөө одоо сайтар утгаад өгнө. Уушгүй юм болж. Гоё. За сайн утгах чинь. За сүмс билэн. Ерөнхийдөө бид нар дээрээс нь асах чинь. Сүмсийг ер нь хамгийн сүүлд тавьдаг те. За кино будаа. Кино будаа гэдэг нь юу гэхээр ээж будаа. Перу улсад 4500 м дургадаг. Эхийн сүүг орлох үс хэмжээний уургатай бүтээгдэхүүн. Амины хүчлийн 20 төрлийг агуулсан бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энийг бид нар бас хүүхдүүдэд өгвөл бас илүү үр дүнтэй байдаг. Буцалтгүй өсөнд чана. Тэгэхээр энэ дотор байгаа шимт хичээл нь авч үлдэхин тултай. Тэгэхээр усаа буцлагч. Ээж будааг яаж чанд үг гэхээр ерөнхийдөө усаа буцалгаад нэг удаа буцалгангуудаа таглаад буцалсныхын дараа нэг удаа буцалсны дараа таглаад нэг 10 минут 10 за 15 минут орчихно. Тэгээд үлдэгдэл халуундаа өөрөө болоод тэгээд бид нар идэхэд бэлэн болчих гэсэн. Тэрэн дотор юу орох вэ? Capers орно. Chassis самт байгаа. Одоо надад юу хэрэгтэй вэ гэхээр би арилгачих. За, Брюссел байцаа ерөнхийдөө гадна засгийн сайхан аваад байцаа шиг арилгачих тий. Тэгээд амны хэмжээтэй хэрцэн тохиолдолд ногоонуудыг л 2 минутын дотор бол бланш буюу шалцлах аргыг ашиглана гэсэн. За, цаг дуурсан байна. Хэдүүлээ яаралтай барбекю хийч. Дэм, энэ баг. Яг энийг хүсчихсэн. Бара. За, тавглахаас өмнө жоохон дүрхчтэй. Жоохон нингэн дүрхнэ.
хэд зузаан дөрвчүүл бас нөө суулт өгөө дахиж шарх шүүгэнд явах болно. За болсон. Одоо тавглана. За шууд барьчих. Бариад тавьсан дээр баха. Жоо халам шүү. Ерөнхий ивент тэтгэгч Primate. За бид нэр ерөнхийдөө ингээд за өнөөдрийн хоол бол эхлээд чанаад дараад нь шарх шүүгэнд барбекю соусоор амталсан ухрын богино хавирга байгаа. За та өөрийнхөө боломж төлбөрөөр чимэглээд тавгалчих болно. За одоо бид нар юу гэхээр хамгийн сүүлд нь болохоор нөгөө бэлдсэн сүмсээ зүгээр дээрээс нь тавьчихна. Тэгээд яг өөрсдийнхөө идэх хэмжээгээр нэмчих болно. За сүмсийг заавал яг нөгөө идэхийн өмнө асгадаг шалтгаан нөгөө салаад маань хит уяраа зөөлрөхгүй тул бид нарт дээрээс нь тавьдаг байгаа. Тийм учраас тавглахын өмнө за ингээд ерөнхийдөө та өөрийнхөө гэрт энэний хачир бас бодоо ээж болно, гомж үж болно. Та өөрийнхөө хүссэн хэмжээ гэж болно. Сайхан боллоораа. За энд ус буцалсан байна. Киного ич. Киного игээд за шууд буцалсан учраас бид нэр яг үхээр унтраач. Унтраагаад энд яг үхээр бид нэр нөө үйлчлүүлээд юугаа ич те. Өнгөлж шаарсан. Хоёр төрлийн ногоо энийг шалцлаад тэгээ шууд боловсруулалт үргэлжлээд юунаа. За одоо яг үхээр ногоогоо арилгана. Арилгаад цэцрүү давстаа уснда гэж. За явла 2 минут. Хамтрагч Kitchen Studio. За окей. Одоо яг үхээр будаага шүүчи. Ерөнхийдөө бол амраацсан. Тэгээд будаага шүүж аваад усын шууд асгачна. Тэгээд кино будаанда дээрээ юу ихэр жоох тос ин. За, жоон тос игээд капс игээд өгнө. За, ерөнхийдөө ингээд ээж будаа болчихж байгаа. Одоо энд бид нар юу их өгөхөр жоохон давсч үзвэл. Давслах хэрэгтэй байх. Жоох юм. Нэг хэрэггүй. Яг тэгэхээр капс өөрөө давсны агуулмжтай болчихсон тест. 2 минут шалгалсан ногоонуудаа одоо яг үхээр масланд халаагаад гялзуулаад болоо гэсэн үг. За. Маха ари. Үй. Ай. Ерөнхий ивент тэтгэгч Primate. За 90 буралчингаа гаргаж ирсэн. За гаргаж ирээд ерөнхийдөө нөгөө махыг аваад тухайн бүтээгдэхүүнийг үлдэгдэл шингэнийг туслаад ингээд өөрт нь таарсан. Өтгөн шингэнээ тааруулсан. Сүмсээ гаргаад авчихна. За тэгээд хэрчээд хэдүүлээ тавглана. Сүмснээс жоох хасгаад зя ингээд тоглож. Тэгээд иш лоон тавьчтэй. Лонгос тавиад оппала. Хопла. За яах. За одоо юу хөөхөр будаага тавглаад ээж будаа маань хэлмсэн байна. So, капста кино будаа. Тэг жоохон далаанд авсан цаад жоон пепец цаад за тэгээд нэг за өнөөдөр бид нар Primate-ийн 4 төрлийн малын хөдөлгөөн ихтэй хэсгийн махаар хоол хийж үзүүллээ. За Primate компани өөрөө ерөнхийдөө энэ махыг
жилийн 4 улиралдаа биднэрт тасралтгүй нийлүүлэх боломжтой байна. Kitchen Studio мэргэжлийн галт тогооноос Primate махны хувьсгал та бүхэнд өргөлээ.